Сайн байна уу? Чатботын автоматжуулалт дахин ашиглах үйлчилгээтэй танилцгаая. Автоматжуулалт дахин ашиглах үйлчилгээ нэг автоматжуулалтаас нөгөөг дуудаж логикийг дахин ашиглах боломжийг өгч ажлыг хөнгөлөх үүрэгтэй. Энэ үйлчилгээг хоёр аргаар ашиглах боломжтой. Нэгт текст, имиж, карт, видео блокуудад товт нэмж өгөх. Хоёрт та тохируулсан мессежийг араас залгаж ашиглах боломжтой. Энэ бичлэгээр тохируулсан мессежийг араас залгаж ашиглах аргыг туршицгаая. Үүсгэсэн автоматжуулалтыг эхнээс нь тайлбарлаж өгье. Эхнийх нь хаяг байршлын мэдээлэл агуулсан. Хоёр дахь нь холоо байр хуудас хийлгээдэг автоматжуулалт байгаа. Эхлээд хаяг байршлын автоматжуулалтаа засах төвч дээр дарж орж харцгаая. Түлхүүрөг нь кириллээр болон латин үсгээр хаяг гэж байгаа. Илээгдэх мессеж нь байршлын мэдээлэл байгаа. Буцаад автоматжуулалтын чагсаалт руу орж харцгаая. Холоо барих автоматжуулалтын засах төвч дээр дарж орж харъя. Түлхүүрөг нь кириллээр болон латин үсгээр утас гэж байгаа. Илээгдэх мессеж нь утасны дугаар байгаа. Мессежийнхээ араас залгаж ашиглахын тулд баруун дээр байрлах нэмэх төвчлөр дээр дарж автоматжуулалт дахин ашиглах сонголтыг сонгож өгнө. За сонгож өгсөн бол таны дэлгэсэн дээр шинээр нэмэгдэж орж ирнэ. За дараагийн алхам болон автоматжуулалт дахин ашиглах хэсгийн толгойтой залгаж өгнө. Залгаад өгсөн бол хооронд нь холбоос үүснэ. Энэ холбоос нь энэ утасны дугаар явсны дараа сонгосон автоматжуулалт нь араас нь явна гэсэн үг. За автоматжуулалт сонгох хэсэг дээр дараад энэ хэсэгт таны үүсгэсэн автоматжуулалтын чагсаалт харагдана. Миний хувьд бол хаяг гэсэн автоматжуулалт байгаа. Дээр нь дараад баруун хэсэгт нь явах автоматжуулалтын текст нь харагдж байна. За баруун доор байрлах сонгох төвчлөрөө дараад сонгосны дараа зүүн талын цэс болон баруун талд байрлах автоматжуулалт дахин ашиглах хэсэгт сая сонгосон хаяг автоматжуулалт байна. Баруун дээр байрлах засах төвчөө дарж энэ засвараа хадгалъя. За үүнийгээ Facebook пэйж дээр туршия. Утас гэж явуулаад эрэг текст нь утасны дугаар болон араас нь хаяг автоматжуулалтын текст нь өгч ирнэ. Баярлалаа.